Номчин уртаа нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийнхаа дугаарыг бид Номон Bookstore-ын 2 давхурт байралтай N кафегаас та бүхэндээ хүргэж байна. Нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт өглөө эртлэн босч ном уншиж, уншсан номныхоо талаар сэтгэгдлийн хоорондоо ярилцдаг бос гэрэлт уншлахын группийн залуучууд оролцсон байгаа. Ингээд нэвтрүүлэг маань та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна. За үзэгчдээ манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын зочны цаг энэ удаад нэлээд өрмөц явагдаж байна. Тэгэд яг одоо болохоор зэрэг өглөөний 7 цаг болж байна. Тэгээ бид нэр өнөөдөр энэ удаагийнхаа нэвтрүүлгийн зочны цагаар бос гэрэлтгээд одоо энэ ном уншлахын клубийн дээр ингээд ирээд байна. Тэгээд энэ группийн маань одоо засгийн газрын 12 дугаар байрны зүүн талын N кафед цуглаад тэгээд уншсан номынхаа талаар ингээ ярилцсан юм байна. Бид нэр 2-7 хоногт нэг юм ном уншдаг. Энэ ном гэхдээ бүгдээрээ ижилхэн бүхэн болго өөр ном биш. Яг ижилхэн номны сэдвийн хүрээнд уншичаад тэгээд тэр номоо зүгээр ганцхан би унших биш. Би ингээд 21 зарчмаас 3-ын хил барьж авч байгаа байхгүй ихэнхдээ. 16 он гараад бид нэр одоо 11 дахь номоо уншаад явж байна. Энэ 11 дахь нь тэгээд бас чамгүй үр дүн гарч байна. Энэ жил эхлээд 11 дахь ном гэж байна тий. Одоо энэ удаад та маань ямар номны талаар ярилцж байна? Бидний энэ удаагийн уншиж байгаа ном маань Удирдагчийн 21 чухал чанар гэдэг Джон Максвеллийн ном байгаа. Тэгээд Джон Максвелл маань болохоор яг удирдлага, хувийн хөгжил чиглэлээр одоо 200 гаруй ном бичсэн. Тэгээд эндээс нэг 20 орчим нь монгол хэлний орчуулагдсан байт юм байлээ. Тэгээд энэ хүн өөрөө яг төвшний удирдагчид тийм асар тийм үнэтэй тийм лекц сургалтууд байнга зохион байгуулж яадаг тийм лектор хүн байгаа. Тэгээд бас life of coach буюу нөгөө амьдралыг чиглүүлэгч, дасгалжуулагч хүн гэж бас явдсан байлээ. Бидний уншиж байгаа номны тухайд болохоор удирдагчийн чухал 21 чанар гэдэг энэ бол зөвхөн ингээд нэг хүн яаж дарга болох вэ, яаж албан тушаал дээр очих биш. Зүгээр л өөрсдийнхөө ажлыг ямар сэтгэл гаргаж хийх вэ, яг тухайн орчиндөө хүмүүст яаж удирдах, чиглүүлж тэр багийнхаа, тэр орчныхоо яг чимээгүй лидер нь байх ба яг тэр дан чанаруудыг зааж өгсөн тийм ном байгаа. Тэгээд ерөнхийдөө Джон Максвеллийн ном нь болохоор эхлээд яг нөгөө гол санаа нь яваад тэгээд наривчлал гэдэг яг тухайн зан чанараа илүү нарийн тайлбарлаж өгөөд тэгээ эргэцүүлэхүүгээд бас ерөнхийдөө яг ямар зан чанар байхад яг юу юм дээр анхаарах ёстой ингээд тэгээ хамгийн сүүлд нь болохоор суралцгуу гэж байдаг. Тэгээ энэ дээр бид нарт яг яаж энэ зан чанаруудыг бий болгох вэ гэд тэр арга замуудыг зааж өгсөн байдаг нь бас айгүй онцлогтой. Тэгээд дүгнэхүй гэдэг яг эцэст нь байдаг. Тэгээд ерөнхийдөө айгүй тийм гоё жишээн дээр суурилсан. Тэгээд ямар ч энгийн хүн уншихад ойлгохмоор тийм айгүй тийм том үг хэллэг ашиглаагүй тийм номнууд. Тэгээд ерөнхийдөө миний хувьд ингээд яг үеийн залуустайгаа ингээд би энэ номыг нэг өнцгөөс харна ингээд яг ингээд унсан номоо ингээд унсныхаа дараа ингээд тал өнцгөөс миний анзаараагүй хүмүүсийг ингээд манай найзууд маань арай өөр өнцгөөс хараад тэгээд энэ илүү ингээд бивэндээ ингээд гоё сэтэл санаа өгөх илүү энэ номоо нөгөө нэг ойлголтоо илүү нэмэгдүүлэх маягаар энэ маш тийм үр дүнтэй юм уулзалт болд юм болов уу гэж бодож байна. Миний хувьд болохоор энэ номыг уншаад юу гэж бодсон гэхээр энэ ном ерөөсөө ямар ч залуу хүний, ямар ч бизнесмен хүний ширээний ном байх хэрэгтэй мэн гэж бодсон. Тэгээд дан ганц залуучууд гэлтэхгүй энэ бол аж ахуй нэгж байгууллагад ажиллаж байгаа ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс удирдлагатаа жишээ нь тухайн багтаа яаж нөлөөлөх үү гэдгийг энэ номноос их суралцах хэрэгтэй болов гэж бодсон. За миний бодлохоор удирдлагын одоо 21 чухал чанар гэдэг номыг уншаад гол зүйл нь зориулалт юм болов гэж би үзсэн. Яагаад гэвэл эн чинь өөрөө удирдагчин гэж байгаа байхгүй юу? Удирдагч хүн ямар яах хэрэгтэй вэ гэхээр ер нь бол зориулалттай. Заавал өөрийн гэсэн зорилготой хүн болгон зорилго байдаг. Тэр зорилгын төлөө юу хийх хэрэгтэй вэ? Яах хэрэгтэй вэ гэдэг дээрээ төлөвлөгөө гаргаад фокуслаад төвлөрөөд түүнийхээ дагуу бол өөрийгөө зориулж чаддаг байх хэрэгтэй юм болов уу гэж утсан. Энд дээр болохоор нэг жишээ байгаа юм л да. Энэ л Гивини гэж залуу. Энэ залуу болохоор Америкийн мэрэгжлийн
бейсболын тоглогч одоо зохиогч тийм залуу байгаа. Одоо энэ залуугийн болохоор түүхийг ярих нь болохоор хүн одоо харагдаж байгаагаас болохоор өөр байдаг гэсэн санааг энэ толгой жишээгээс гаргасан байгаа юм. Одоо Гвини гэдэг энэ залуу болохоор 1.55 см өндөртөө 99 одоо жинтэй одоо харах юм бол одоо зохиогч гэж хэлэхэргүй одоо тамирчин гэж хэлэхэргүй одоо тийм залуу байгаа. Тэгтэл одоо энэ залуу болохоор өөрийнх нь одоо хамгийн сайн нэг чаддаг нэг зүйлийг хүн хөгжүүлэх хэрэгтэй юм шиг байна. Тэр зүйл нь болохоор тэр юу гэхээр энэ хүн өөрөө олоод харсан. Би өөрөө сайн зохиж чадах юм байна гэд. Харин энэ сайн зохиж чадсан тулд болохоор яаж үүнийг одоо хөгжүүлэх вэ гэж одоо энэ хүн одоо боддоо болохоор байн өдөр тутмынхаа амьдралаа гол зүйлээ тэр би болохоор Fox гэдэг энийг юу гэж болж байгаа гэхээр бас нэг төрлийн зорилго гэж харж байл та. Тэр зорилгоо тэр одоо яг өөр хүрий гэсэн тэр зүйл рүү болохоор яаж хүрч ийнө гэхээр тэр зүйлийн төлөө өдөр тутмынхаа ихэнх цагаа болохоор тэр чиглэлд зарцуулж байгаа юм. Магадгүй өөрийнхөө энэ хүн болохоор би өөрөө чадна гэсэн тэр зүйлдээ болохоор өөрийнхөө өдөр тутмынхаа амьдралынхаа 100% гэж үзвэл одоо 70% тийм үү зориулж байгаа юм. Тэгээд дээрэс нь энэ хүн болохоор тэр Fox-тай өрхөнд болохоор хажуугаар нь дагалдах одоо деталь одоо деталууд хөгжүүлж байгаа. Яаж хөгжүүлж байгаа нөхөр зөвхөн би одоо ингээд цохоо сайжрахгүй байна. Нүдний хараагаа сайжруулах хэрэгтэй байна. Бусдад одоо анхаарал тавих хэрэгтэй байна. Нүдний хараагаа сайжруулахын тулд ширээний тэнцээр одоо өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй байна. Үүнд болохоор тодорхой хэмжээний цагийг зарцуулах хэрэгтэй байна гэд энэ одоо олон зүйлсүүд ингээд анхаарч үзээд тэр өөрийнх нь нэг зорилго руугаа тэмүүлэхийн тулд болохоор энэ олон зүйлсүүд байгаа юм байна. Энэ зүйлсүүд руу тэмүүлэхийн тулд би ийм зүйлсүүд хийх хэрэгтэй байна гэд түүний хөдлөөр үнэхээр гэж тэмүүлсэн учраас энэ хүн амжилтанд хүрсэн юм байна гэдгийг болохоор эндээс олж харсан. 20 дугаар чанар дээр нь сурах чанар гэж байгаа байхгүй. Сурах чанар гэдэг. Тэн дээр нэг жишээл гарч ирж байгаа. Тэр нь юу гэхээр бид нар мэдээс та Чарли Чаплин инээдмийн кинонд тоглосныхаа дараа хүмүүс киног нь үзэж байгааг хардаг гэж байгаа байхгүй. Өөр өнцгөөс хажууд нь сууж байгаа. Тэгээд миний хүмүүсийг инээлхий гэсэн тэр хэсэг дээр хүмүүс инехгүй байгааг нь олж харах юм бол яагаад гэдэг асуулт байсан гэж байгаа байхгүй юу? Яагаад инээсэн үү? Би инээлхий гэж зорьсон шүү дээ. Буцаагаад би нэг инээлхий гэж бодоогүй энгийн хэсэг дээр хүмүүс бүр жоохон жумалцах юм бол дахиж стоп хийжгаад яагаад инээч үү гэж боддог гинэ. Тэгээ энэ өөрөө удирдахч гэхээсээ илүүтэйгээр ер нь ямар нэг зүйлийг хийж байгаа хүний экстра чанар байх хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Бүрийн давуулан биелүүлэхийг хүссэн. Тэгээ энэ өөрөө нөө одоо би хамгийн чухал чанарны бодож утсан байхгүй юу? Одоо бид нар ингээд уулзлаад дуусгаад номныхаа дүгнэлтийг хийчээд ингээд харна шүү дээ тий. Одоо өнөөдөр жишээлбэл бодъё л да. Өнөөдөр ямар нэг зүйлийг хийх гэж байна. Хин нэгэн хэвлэлийн мэдээнд орно. Хин нэгэн ажиллаа хийх гэж байна. Ориглоо одоо жишээл өнөөдөр номны талаар хүмүүс туслана гэдэг гэж байна. Бодъё л да. Сурах чанар гэдэг гэж шүү дээ. Яаж зорж байгаа юм уу? Яаж хүмүүс хүрэх юм бэ? Яавал үр дүн гарах юм бэ тий? Яавал давуулан биелүүлэх юм бэ гэдэг дээр цаг үргэлж сурахад амар бэлэн байх хэрэгтэй юм шиг зүгээр санагдсан бохгүй ном уншичаад. Яг л энэ юм байна шүү дээ. Чухал зүйл нь. Яавал хийж байгаа юм аа илүү сайн хийх юм бэ? Өдөртөгчд биднэрт хэлээд өгчтэй шүү дээ. Номоор дамжуулаад. Та тийм ингээд яриаг ажиглаж байхад ингээд сонсож байхад удирдагч, манлайлагч гэд хоёр өөр ойлголт яваад байна уу? Аль эсвэл энэний талаар та нар яг ном дээрээс ч юм уу тий өөрсдийнхөө бодлоор яг энийг яагаад энэ талаар ингээд хоёр өөр ингээд үгээр тайлбарлах болов? Энэ ингээд тустай ойлголт үү тий? Залуучууд ер нь хаа нэгэнтэй ингээд уулзаад сууж явах нь бол их илбэг болчихж байгаа юм манай нийгэмд бол тий. Та бүхэн ч гэсэн өөртөө бас нэг аль нэг гүлвч ч юм уу бүлэгч ч юм арилагдаад ингээд явж байгаа шүү дээ. Өөр тий өөр төрлийн. Энэ үйл ажиллагаа их болох тусмал бидний бас ажил амьдрал илүү их тийм өргөн дэлгэр тэгээд ийм илүү их даяарчлагдсан нийгэмд амьдарч штэ тий. Энэ үл одоо магадгүй нэг 80 хэд онд 90-ад оны сүүл мөл үед байдгүй л байсан юм жишг баг. Тэгээд бидний үед гарч ирж байгаа юм сайхан жишг болов гэж бодож байгаа юм. Тийм учраас нөгөө бат сайхан дөрөнд дээр хэлсэн тэр юу юм бэ гэхээр нөгөө үндсэн юу хийж байгаа гэдгийнхээ үндсэн утга агуулга дээр нь илүү ач холбогдол өгвөл зүгээр юм шиг. Би өнөөдөр илүү ийм залуучтай уулзлаа гэд Facebook дээр тавихаас илүү те зураг тавиул их гоё олон мянган лайк авч магадгүй л те. Тэрнээс илүү унсан номныхоо талаар ярилцах шүү дээ. Ухаарсан номныхоо талаар ярилцъя гэдээ бас Facebook-ээр таньч яваад байна те. Ер нь энэ рүү их ач холбогдол өгвөл зүгээр юм шиг бол сандаг. Тэгээд дараагийнх нэг зүйл нь юу юм гэхээр их мундаг гадаадын зохиолчдын ингээд ном байна, дотоодын зохиолчдын ч ном байна те. Эсвэргээр яг одоогийнхоо хөрсөн дээр ер нь би яаж ашиглаж болох юм бэ гэдгийг л их чухал судлах хэрэгтэй юм шиг байдаг. Одоо манай нийгэмд чинь 7 буудал бас нэг тэрэг дүрээд явж байгаа хүүхэд байна те. Эсвэл одоо хүүхдийн зууд сайхан гадаа
тагс тоглож байгаа залууч байна те. Янз янзын хүмүүс шүү дээ те. Энэ дээр нь яг яаж ашиглуул зүгээр юм бэ? Би эргээд энийг яаж ашиглах хэрэгтэй юм бэ гэдэг нь их чухал юм шиг байна. Яагаад гэвэл одоо ашиглаж чадсан л илүү их амьдрах гэдэг шүү дээ те. Бодиттой юм болгож чадсан л амьдрна гэд бас юм шиг байна. Тэгээд саяын асуултын хувьд бол удирдахч, манлайлагч хүний талаар яриа байдаг те. Энэ дээр л одоо манай нөгөө нэг баялаг сайхан монгол хэлтэй л холбоотой байх гэж бодоод байгаа. Энэ үл одоо англи утгаараа ч юм уу лидершиптэй холбоотой шүү дээ тий. Аль аль утгыг дагуул авчиж байгаа юм. Манай дээр болохоор хоёр утгаар яриад байдаг. Тэгээ удирдахч хүн гэж ойлгохоор бол түрүүнд ярьжсэн утгатай үл би санал нэг байгаа юм. Удирдахч хүн бол нөгөө нэг заавалчгүй оноогдоод нийгмийн зүгээс оноогдоод өгчихсэн нэг тийм байр суурь хэм маяг юм байна гэж бодож байгаа байхгүй. Удирдах ёстой тий. Тэгээ удирдахч хүн эсрэгээрээ сайн ч хийж болдог, муу ч хийж болдог баг. Харин манлайлагч хүн гэдэг бол ямар нэгэн тийм заавал оноогод өгсөн нийгмийн байр суурь биш баг. Ерөөсөө л хүнд байдаг тийм шин чанар байх. Тэр хүн жишээлбэл анги хуралдаж ийлээ гэж бодоход яг тэр асуудлыг шийдэх гээл яг гоё явжсэн чинь өөр санал хэлээ л дээ. Ингэсэн зүгээр шүү дээ гэж хэлчихэнгүүт нэр тийм биш дээ гэж бодоод бүгдээрээ тэрний санал өгдөг тий. Ийм л хүний тухай яриа байх. Тэгээд эсэргээрээ түрүүнд бид нар хэдүүлэн гоё гаргалаа гаргачихсан. Манлайлагч хүн, удирдахч хүн болчих юм бол ерөөсөө дийлэх байх нэ гэдэг тий. Тэр л их чухал юм болов. Тэгээд өмнө яг удирдахч хүн, манлайлагч хүн болохын хувьд яг одоо энийг гаргаж ирэхийн тулд бид нэр илүү их тийм шүтээд хайгаад байх шаардлагагүй байх. Зүгээр орчноосоо хараад тэрийг илүү их тийм чадваржуулахад нь бид нар бас өөрсдөө их нөлөөлж явах хэрэгтэй болов гэж бодож байна те. Энэ дэлхийн алдарсан ч юм уу одоо алдарч байгаа удирдагчд бол их тийм өөрийнхөө гэмээр юм тийм зоргоор хүмүүс байдаг юм шиг. Жишээлбэл одоо Черчилль бүгд мэдж байгаа Англи ерөнхий сайд гэсэн те. Черчилль гэж ерөнхий сайд бол одоо яг ямар шийдвэр гаргасны бид нэр төдийлөн бас мэддэггүй тий. Хоёрдугаар данд бол их мундаг оролцсон, хоёрдугаар данд их Британиг удирдах оролцсон гэдгээр нь мэднэ тий. Тэрнээс гадна Черчилль жишээлбэл одоо бүрх малгайгаар үргэлж гоё идэг тий. Усанд орохдоо ч хамаагүй навчин тамхи татаал явж идэг тий. Буш жишээлбэл нэг гайхалтай чадвартай. Ер нь тийм нэг чимхлэр чадвараараа л хүн танигдд юм байна гэх гэхгүй. Буушийн чадвар юу юм хэр жишээлбэл хүний нэрийг маш сайн тогтоодог. Жишээлбэл ерөнхийлөгчийн сонгуулиар сурчлагыг явж ирсэн. Тэгсэн чинь нэг мужид очоод уулзалт хийхдээ гинт хөө Ричард гэдгсэн. Тэгсэн чинь нөгөө нэг 20 жилийн өмнө түүнтэй танилцж исэн залуу нь явжсэн. Нэг удаа л уулзаад ярилцсан залуу. Тэр Ричардтай юуны талаар ярилцсан гэхээр Ричардын хүүхэд дөнгөж одоо төрчихсөн байсан. Тэгээ хүүхдээ цаашид ер нь ямар хүн болох талаараа энэ төр хоорондоо л энгийн яриа өрнөсөн юм шиг. Тэгэнгүүтэл одоо хүү чинь 20 нас хүрсэн үү хүүдээ хин гэж нэр өгсөн бай Ричард гэж хэлэнгүүт нөгөө хүн чинь юу вэ гэж бодно шүү дээ. Ер нь юу вэ? 20 жилийн дараа юу вэ гэж бодно шүү дээ. Тэгэнгүүтэл ер нь түүний нөлөөний хүмүүс бол одоо түүнд татагдах жишээ те. Ингиж нэг тийм жижиг юмнуудад их тийм ач холбогдол өгдөг тийм хүмүүс ер нь удирдахч байгаа даа шиг. Одоо Трамп жишээлбэл би нэг Трамп удирдагчдын талаар нэг жоохон харж ирсэн. Миний нөгөө мэрэгчлэлтэй ойрхгүй улс төр судлаач мэрэгчлэлтэй ойр. Тэгсэн чинь Трамп жишээлбэл Трампын сул тал юу юм бэ гэсэн чинь өөртөө хит хитгэлтэй гэж байгаа байхгүй. Өөрөө ер нь бүгдийг мэддэг юм шиг ярьдаг. Биний зөв гэж ярьдаг те. Ийм жишээлбэл ийм өвөрмөц шин чанарууд нь жишээлбэл хуриш баханекта хуриш андораг бол нүүбийн хурал дээр жишээлбэл гутлаа тайлаад нүүбийн дэргэнд зодж исэн нөхөр шүү дээ те. Ингээд нэг шин өвөрмөц юмнуудыг характер өндөртэй ийм хүмүүс л илүү их тийм өдөртөгч болоод байна. Түүхэнд үлдэж ийн л гэж харагдах гэдэг байхгүй. Хүн болгон удирдахч байдгаа гэдэг нэг тийм явж байгаа тий. Тэрнтэй та нар одоо яг хэр санал нийлжсэн бэ? Жишээ нь гэх юм бол 1-р сургуульд манай хүүхд сурдаг. Тий 5-р ангид сурдаг. Тэгэхээр тэдний анги гэдэг байхгүй юу? Улирал болгон өөр салааны дарга, өөр ангийн дарга, өөр авирын цэврийн даргатай юу гэдэг ангийнхаа бүх хүүхдүүдийг ерөөсөө ингээд дарга болгож үздэг. Дарга болгож тэр хүмүүсийн одоо чадварыг нээдэг гэх юм уу те. Энэ дээр ингээд тулгуурлаад би бас та нарын унсан ном дээрээс ч ингээд асуумаар байна л да. Удирдахч хүн одоо энэ 21-ийн чанар гэж байгаа байхгүй юу. Хэр зэрэг энэ дээрээс нэмээд дахиад 32 чанар ч гэдэм үү те. Тийм зүйл байхгүй. Ерөөсөө ингээд сайн удирдахч болохын тулд энэ 21-ийн чанарыг эзэмшчих юм бол ерөөсөө удирдахч болох юм байна тийм үү. Хэр зэрэг хүн зөвхөн төрсэн удирдахч гэхгүй одоо хүн энэ чанаруудыг
өөртөө суулгаад суралцаад энийгээ одоо амьдралдаа ингээ хэрэгжүүлээд ингээ явах юм бол хүн нэг бүр удирдахч болж болох нэ гэсэн. Тийм энэтэй ер нь та нар хэр санал нийлж байна? Хүн болгон удирдахч болно гэсэндээ би бол нэг санал нийлэхгүй байгаа. Яг гэвэл жишээлбэл би өөр дөр авч үзэх юм бол би бол хэнийг нэг удирдаад явах тийм хариуцлага гэдэг зүйлээс жоохон өөрөө имээдэг юм уу? Тийм бодолтой байдаг учраас нэг удирдахч болъё гэсэн нэг бодол надад байхгүй. Харин яг ямар нэгэн сайн удирдагчийн доор өөрт ноогдсон сайн зүйлийг сайн хийгээд явах юм бол одоо сайн удирдагч байгаа би сайн дэмжиж байна гэсэн үг шүү дээ. Тэгээ тийм л санааг хэлчихсэн. За тэгэхээр миний хувьд болохоор ингэж бодож байна л да. Яг хүн болгон яг болох боломжтой гэж бол бодохгүй байна. Бас яг ижлэхэн. Яагаад гэвэл тэр бол түрүүний хэлснээр яг хөгжүүлээ те 99% хөдөлмөр 1% авьяасаар ингээд яг хөгжүүлээд явах юм бол боломжтой байх. Гэхдээ миний хувьд юу гэж боддог гэхээр хүн болгон өөрийнхөө дуртай зүйлийг сайн чаддаг зүйлээ дор бүрнээ сайн хийгээл байх юм бол тэр л болоо. Тэрнээс би ингээд бүгд өдөрдөгч болно гэх юм бол үнэхээр тэнцвэрхэнтэй болол яах юм те. Тийм болохоор тэрнтэй нэг санал нийлэхгүй байна. Одоо чинь миний хувьд болохоор шинжилгээ ухааны мэрэгчлээ учраас миний хувьд бол нэг би яг зүгээр удирдахч гэхээр уус төр судлаас авч үзээд ч магадгүй л те. Гэхдээ одоо миний хувьд бол те би өнөөдөр яг надаа ингээд одоо хийж байгаа судалгаагаа маш сайн хийгээд нийгэмдээ хөрөнгө оруулалтын те одоо энэ судалгаа бол ийм үр дүн үзүүлж байна. Одоо ийм байна. Ирээдүйд ийм одоо те ямар нэгэн үр нөлөөг үзүүлнэ гэсэн одоо ажилласаа хийх юм бол тэр л одоо сайн одоо зөв юм болоо гэж боддог. Тэрнээс яг хүн болох ингээ удирдахч болох хэрэгтэй гэж бол нэг боддоггүй. Яг болох одоо чин хүсэл эрмэлзлээ тэр хүмүүс нь л болох хэрэгтэй баг. Ер нь л боломжтой. Хүн болгонд байгаа тэр чанараа айлын илүү сайн хөгжүүлж чадна, тэрүүгээр илүү сайн удирдахч болж чадна гэж боддог байхгүй юу. Тэгээд удирдахч яаж болох вэ гэхээр маш олон хүмүүс байгаа. Тэр олон хүмүүс дотор одоо нэг зүйлийн төлөө ч юм уу нэг зүйлээрээ яг адилхан чадвартай байж болно. Тэгэхдээ тэр дундаас нэг л хүн удирдахч болж чаддаг байхгүй юу. Ягаад гэвэл тэр хүн бусдаасаа илүү их зүйлийг хийдэг, эсвэл нэг алхмын төрөнд алхдаг. Хангалттай зүйл гэж бодож байгаа зүйл чинь хизээс хангалттай байдаггүй гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр илүү сайн хийж одоо байгаагаас илүү хүмүүс одоо за нэг хүн одоо өглөө 8 цагт тосдог байлаа гэж бодъё тий. Өглөө осоо ном уншдаг байлаа. Тэгтэл өөр хүн 4 цагт ч юм уу тий 5 цагт босоо ном уншиж байвал тэр хүнээс нэг алхам төрүүлж алхаж байгаа байхгүй юу. Тэгээд мэдээж түүнийгээ хэрэгжүүлээд илүү өөртөө хэрэгжүүлээд үр дүнтэй байж чадах юм бол тэр нь бол хүн удирдахч болж илүү чадна. Тэгээд хүн болгон айцтай тулгардаг. Гэхдээ тэр айцыг даван туулжиж та одоо зөрөгтэй байснараа илүү удирдахч болж чадна гэж үздэг. Одоо би түрүүн тулгаагийн нөгөө яасан чинь би болохоор хариуцлагаас эмээгээ ч юм уу нөгөө удирдахч болохгүй харин би хамгийн сайн туслах хийж чадна гэдэг ч байгаа шүү дээ. Тэр нь болохоор зөвхөн айдас юм болоо удирдахчийн 21 чанартай зөрөг байдаг аахгүй юу. Зөрөгтэй ах хэрэгтэй гэдэг. Тэр нь болохоор хүн болгонд айдас байдаг ч гэсэн чи түүнийг тэр айдастай заавал нүүр туулчиж чи түүнийг давж гарч чаднаа. Тэгжиж илүү их зүйлийг одоо хийх боломж чамд гарна гэж хэлсэн. Тийм болохоор удирдахч бол хүн болгон болох боломжтой. Гэхдээ тэр бүх хүмүүс дондаас нэг л хүн тодорч гарч чадна л гэж хэлмээр байна. Ер нь бас удирдахч гэхээр тэгээ бид нар шууд ингээд удирдахч гэж сонсохоор болохоор нэг улс төрийн хүн ч юм уу тийм үү нэг шийдвэр гаргадаг хүн гэж магадгүй боддог байх. Тэгэхээр яг удирдахч бол хүн болгон бас байх боломжтой гэж би бодож байгаа л та. Яагаад гэхээр магадгүй тийм үү гэр бүлийн эзэгтэй хүн тийм үү удирдахч байвал яагаад би тэгж хэлж байгаа вэ гэхээр тэр хүн сайхан хоол идэг тийм үү. Тэр хүн бусдыг менеж хийж байгаа байхгүй юу. Яаж хийж байгаа нь гэхээр ир нөхрөө тийм үү гой хоол идэг учраас тэр хүний хоолыг идэхийн тулд тийм үү магадгүй тэр гэртээ ирж байна. Тэр хүн удирдах байгаа байхгүй тэр хүнийг сэтгэл зүгээр тийм үү. Энэ бас нэг удирдахч хүний бас нэг чанар. Stage phobia буюу ингээд тайзан дээр гарахаараа сандардаг тийм айдастай хүмүүс байна те. Тэр хүмүүс бол шууд ингээ өөрсдөө тэр чагсаалтаас хасж байгаа байхгүй. Энэ миний мэрэгжил биш байна. Харин түрүүний яг нөгөө Америкийн жишээ шиг хүн болгонд ингээ багаас нь ингээд энэ зан чанаруудыг суулгаад явах юм бол тэнд бол яг жинхэнэ өрсөлдөөн жинхэнэ яг удирдагчд гарч ирэх юм болов гэд. Жишээлбэл амар ингээ хүний өмнө юм ярьж чаддгүй хүн зүгээр нэг 7 хоногийн сургалтанд суугаад тэгээ ингээд бүрийн хэмжээний лекц тавьдаг тийм болцсон байна. Тэгэд яг нэг жишээ хэлэх юм бол одоо 10 жилийн өмнө Марк Зукерберг зүгээр л нэг компьютерийн програм бичдэг вебсайт хийдэг залуу байсан. Одоо жишээлбэл зүгээр нэг Facebook дээр нэг өөрийнхөө бичлэгийг оруулахад тэрийг хэдэн зуун сая хүн үзэж байна. Хэдэн зуун сая хүн ингэ шеэрлж байна. Тэр хүний дуу хоолой тийм хүчтэй болцсон. Зүгээр л нэг энгийн байсан залуу.
Тэгэхээр энэ бол маш их боломжтой. Тэгээд магадгүй энэ хүн болгон энэ удирдлагын энэ ойлголтыг авахгүй байснараа бас жинхэнэ лидерүүд ингээд замхраад байж магадгүй тийм яг өөрсдийнхөө чадамж, өөрсдийнхөө боломж бололцоог мэдэхгүй. Тэгэхээр яг энэ ойлголтыг хүмүүст яг өгж явах хэрэгтэй. Яг бага ахугаас нь яг түрүүний нөгөө 5 дугаар ангийн хүүхдүүдийн жишээн дээр шиг хүн болгонд ингээд яах юм бол тэндээс жинхэнэ удирдагч төрөх байхаа л гэж бодож байна. Зүгээр энэ дэр нэг санаа хэлэхэд бол энэ бол Америкт явагдаж байгаа бодлого гэдэг жисэн тий одоо 10 жилийн боловсруулалтын эхлээд олгоод эхэлчихлээ гэдэг. Энэ дэр үндсэн санаа нь бол яг байгалийн жамаараа бол хин нэгэн заавал нэг гоцолж хин нэг нь ерөнхийлөгч байд нэг нь дэд ерөнхийлөгч болж тий тэгээд тодорхой хэмжээний хүмүүс нь парламентад сууж тодорхой хэмжээний хүмүүс нь бас бизнесийг удирдах ингэж явах нь бол одоо хууль шүү дээ тий. Энэ бол одоо бидний бодлого байгальд байдаг юм шин чанар тий. Тэрнээс илүү надад илүү шин чанар нэг санаа бодогдож байгаа нь юу юм гэхээр хүн болгонд энийг эзэмшүүлэх нь зүйтэй тий. Тэгээд юу болох юм гэхээр хүн болгонд эзэмшүүлчихэр удирдуулж байгаа хүмүүсийн сэтгэхгүй хүртэл удирдахч болчихно гэсэн үг байхгүй. Тийм учраас бүгд нэг төвшнээр ахина гэсэн үг тий. Тэгэнгүүтээ бүгдээрээ нийлээд нэг төвшөнд ахисан учраас нөгөө удирдахч бол хамгийн сайн байхыг шалгарч гаргахыг хичээн тий. Тийм л учраас эн чинь илүү их тийм дэвшингүй нийгэм рүү хөтлөх юм болоо тийм ч учраас энэ одоо хөгжингөө орнууд нь бас барьж байгаа бодлого болов гэж бодоод байна л та тий. За нэвтрүүлэг маань энэ кафегаас үргэлжлэн та бүхэндээ хүрч байна. За тэгэхээр бид нэр үргэлжлээд бас гэрэл тэгээд одоо уншлагын энэ групп ихэнтэй бид нэр уулзаа санал бодлоо энэ солилцож байгаа лээ. Та бүгд маань одоо энэ байгаа хүн болгон номонд дуртай те ном уншдаг залуучууд байгаа. За тэгэхээр зэрэг ном болвол хүмүүсийг маш их хөгжүүлдэг гэд бид нэр одоо ингэ аягүйх ном уншдаг болсон байна те. Тэгэхээр шинээр ном уншиж байгаа те уншиж эхлэе гэж бодоод хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй байгаа. Тэр хүмүүс зориулаад өөрсдийнхөө уншлагын арга барилаас ч юм уу те тэр талаасаа бас зөвлөгөө өгөөд яаж өөрсдөө уншдгүү, ямар ном уншдгүү, яаж юу нэ өөр өөрсдийнхөө туршлагыг яриад явах уу. Саяхнаас л уншиж байна л да. Энэ баг миний анхны баг бүтнээр уншиж байгаа ном гэж хэлж болно. Өмнө би 2 дахь курст байхдаа Harry Potter Chamber of Secret-ийг унших гад ерөөсөө нэг арга ивэ олж өгөхгүй. Хүн сонирхолтой байсан л тэгтээ киног нь бас үзсэн. J.K. Rowling хичнээн гоё зохиол бичсэн билээ. Тэгээд унших гэсэн чи ерөөсө болохгүйсэн юм аа. Яагаад ч юм тэл өөр зүйлдээ сатаарад. Яг энэ жишээгэн дээр ярихад бол яг өөрөө яг хүсэж байгаа зохиолыг олох хэрэгтэй юм лээ. Яг одоо жишээлбэл интернетээр ингээд заавал унших 100 номын жагсаалт гэдэг тэр миний бодлоор жоохон хэрэггүй зүйл юм шиг ээ. Нэг хүний ингээд хүний сонирхол өөр штэ. Тэр дотор байгаа зүйлийг заавал 100 номд багтаана. Хитэн мянган ном байгаа штэ. Хүний уншиж болох. Тэгээ тийм болохоор би энэ одоо Dan Brown-ийн Da Vinci Code кино зохиол бас байдаг те. Тэрний бичсэн Lost Symbol гэдэг номыг сонирхож авч уншсан. Тэгэд яг номонд ингэ шимтэж уншина гэдэг чинь гоё болохыг одоо л би мэдэж байна. Өмнө одоо байсан цав хуцаа одоо юу зарцуулдаг байсан одоо би гайхаж шít. Тэгэд ном шимтэж уншина гэдэг нь үнэхээр гоё гэдгийг одоо ном уншиж байгаа хүмүүс одоо хандж эхлэхэд хэлээ да. Тэгэд ном ч гоё штэ гэж хэлээ. Яг юу сонирхож байгаа бас мэднэ гэдэг бас хэцүү юм шиг ээ. Тэгэд номнуудын нэр гэдэг бол агуулгыг бол харуулж чаддгүй юм лээ бас. Номны нэрийг бас нэг хараад хэрэггүй. Хүмүүсийн бичсэн юмыг хараад хэрэггүй. Төрлөөл гол нь яг зөв сонгох хэрэгтэй юм шиг байгаа. Жишээлбэл чи өөрөө триллер төрлийнх үү, детектив төрлөө, эсвэл түүхэн үү, эсвэл хувь хүний хөгжлөө гэдгээ яг өөрт хэрэгтэй зүйлээ л гол нь сонгож авах хэрэгтэй. Нэр чухал биш. Зохиолч бас чухал биш. Тийм л юм шиг байгаа. Миний бодлоор яг ном унших талаар болохоор зөвлөгөө өгөх. Бид нэг бестселлер ном гэхээр болохоор энэ их аяга мундаг гоё ном байна гэд зарим боддог бас. Тэгэхээр ном уншиж байгаа да анх одоо уншиж байгаа хүмүүс ч юм уу те. Тэгээ шууд яг бестселлер ном гэхээр бол энэ бас сайн ном байдгүй маа. Энэ бас нэг тодорхой нэг уншигчдын сайн номууд эсвэл нэг зарим талаар нэг хардлага талаар ч юм уу те. Зарим нэг зохиолчдын мөнгө өгөөд ч юм уу тийм үү. Бестселлер за ингэж жагсаагдчихсан ч юм уу те. Ийм номнууд байдаг. Тэгэхээр болохоор яг ямар ном уншвэ гэхээр маш олон номнууд байгаа. А гэтэл надад нэг л ийм цензэр үүдээ. Би эвлэлийн компанийн ер нь хардаг.
Одоо ингэж ийм ном байлаа тийм үү? Хэвлэлийн компани за энэ одоо ямар хэвлэлийн компани байна? За хэрвээ орчуулгын ном байвал хэн гэдэг хүн орчуулсан байна? За зохиолч нь ямар хүн байна? Магадгүй одоо чинь залуу зохиолч байлаа гэж одоо тийм үү? Тэр хүн алдаршаагүй. Гэтэ тэр хүн сайн зохиолтой хийж болно. А тэгвэл энийг нь болохоор тэр сайн зохиол гэдгийг одоо хэн шүүдэг тийм үү? Магадгүй эхний одоо тийм нэг цензур одоо шүүлдэг, одоо фильтр хийдэг тэр хүн хин бэ гэхээр хэвлэлийн компани байдаг. Энэ бол магадгүй баруун болохоор илүү ингээд докторчсон байдаг. Манай болохоор бас ингээд бас докторчих гээд бас хичээж байгаа хэд хэдэн бас хэвлэлийн компаниуд болохоор энэ тал дээр айгүй сайн болж байна. Хэвлэлийн компани болохоор яадаг вэ гэхээр тухайн номыг ингээд харчаад за энэ үнэхээр сайн ном одоо хэрэглэгчдэд үнэхээр хүрэхээр ном байна гэдэг бол бүгдийн одоо ингээд контентыг хараад тэгээд дээрэс нь зарах процедур тийм үү бүх юмнууд нь ингээд хараад явдаг. Тэгэхээр бас хэвлэлийн компаниудыг эхлээд судлаад үнэхээр сайн хэвлэлийн компаниуд болохоор ямар хэвлэлийн компани байна тэрийг мэдчихээд болохоор тухайн номыг харангуйтай за энэ хэвлэлийн компани үнэхээр сайн юм байна гэдэг нь тийм үү энийг нь хараад болохоор ингээд сонгуул бас илүүтэй зүгээр байдаг. Ер нь цаашны чиг хандлагууд тийм байдаг. Тэгэхгүй бол бас ингээд алдартай хүмүүс байгаа одоо шинээр гарч байгаа хүмүүс байна тийм үү шинээр гарч байгаа тэр залуу зохиолчд юм уу тэр номыг сайн гэдэг мэдэхгүй учраас бид нар бол ингээд ном сонгоход бас хэцүү байдаг. Тийм учраас ингээд номын хэвлэлийн компаниудыг бас илүүтэй ингээд төрүүлээд судалж илүү хэрэгтэй юм байна. Сүүлийн үеийн залуусын чиг хандлагыг харахаар яг түрүүний хэлсэн шиг яг бестселлертэй баригддаг. Тэгээд бестселлер нь ямар зохиолууд байгаа юм бэ гэхээр ихэвчлэн нөгөө нэг адал явдалд хүмүүсийн сонирхлыг татсан. Тэгээд бас хэрхэн баяжих вэ? Хэрхэн одоо амар аргаар амжилтанд хүрэх вэ гэсэн нэг тиймэрхүү номнууд. Тэгээд ном маань өөрөө бизнес. Тэгээд бизнесээ дагаад сүүлийн үеийн гарч байгаа номнууд нь ч гэсэн ерөөхдөө аадлын явдалд тэгээд яг нөгөө нэг өдөртгөө юу гэсэн асар олон номнууд яг зах зээлээ харж юм бүтээлүүд хийгээд байгаа. Тэгээд тэн дундаас бас маш олон бүтээлүүд гарч байгаа. Тэрний маш олон нь маш хэрэггүй ингээ нэг нэгнийгаа давтсан, хуулбарлсан тийм бүтээлүүд байгаа юм шиг харагдаж байгаа. Тэгээд яг хөө ингээд Монголд хүмүүс одоо залуу хүний заавал унших хэрэгтэй 100 ном гэд гаргадаг. Тэгэхээр нөгөө 60 бестселлер байгаа байхгүй. Яг л нөгөө нэг бодит яг нөгөө залуу хүнд хэрэгтэй номнуудыг бас хүргэж өгч чадахгүй байгаа юм шиг санагдаж байгаа. Тэгээд энэ дээр бас нөгөө нэг залуу ийм зохиолчд ч юм уу одоо залуу лидерүүдийн оролцоо асар хэрэгтэй байх шиг байна. Тэгээ магадгүй одоо ингээд хөгшин зохиолчд хүмүүс ч юм уу одоо Достоевский одоо ийм том зохиолчдыг яхаар амар зузаан номнууд тэгээд дандаа нөгөө социализм юуны нийгэм нөр тэгээд одоо бид нэр залууст тэр нь хэр үр дүнтэй хэр нөгөө үзэл баримтлалын таардын тэрийг бас сайн мэдэхгүй байх шиг байгаа юм. Тэгээд миний хувьд бол номыг одоо ингээд цаасаар уншиж जैन. Тэгээд дээрэс нь ярилцах энэ бол маш үр дүнтэй гэж хэлмээр байгаа юм. Тэгээд бид нэр яг ингээд 7 хоног болгоны 4-р өдөр Номон кафе буюу Нэн кафед уулзаж ингээд унсан номныхаа талаар ярилцж байгаа. Тэгээд энэ болохоор хүн болгоны хувьд нээлттэй. Тэгээ хүн болго ирж болно. Ингэснээр энэ номыг илүү олон талаас илүү нэг анзаарахгүй орхисон гоё санаануудыг бусдаасаа сонсож авдаг ч юм уу илүү үр дүнтэй тийм болов уу гэж бодож байна. Тэгээд миний хувьд бол яг нь номыг сонгож авахдаа тэр листийг ер нь өөр бүтээсэн дээр байх гэж бодож байна. Мэргэжлийн хэдэн ном, уран зохиолын хэдэн ном. Тэгээд яг нь миний сүүлийн баримталж байгаа зарчим гэх юм бол яг хувьсгалын үед гарч ирсэн одоо нэг 60-аас 70 настай ч юм уу тийм ахмад зохиолчдын номыг уншиж байгаа. Тэгээд хилцүүн хувьд тэр найруулга утгаа гуулгын хувьд чанартай бүтээлүүд байдаг гэдэг нь үнэхээр ажиглагдж байгаа. Тэгээд залуусыг бас зөвхөн ингээ бестселлер уншаад байх биш. Бас ингээ тал талын номнууд уншаад тэгээд тал талын тийм мэрэгжил юугаа ингээ хөгжүүл явуул илүү зүгээр байхаа л гэж бодож байна. Уншсан ном болгоныхаа дараагаар тэмдэглэл хөтлөх хэрэгтэй байна. Нилээн хэдэн хугацааны дараа нөгөө номныхаа талаар хүмүүстэй ярилцах ч юм уу мартсан юм санахыг хүсэх юм бол нөгөө тэмдэглэлээ харчаад энэ номн дээр чи нэг иймэрхүү юм гараад исэн штэ гэдгийг санах тийм боломжтой болов гэж. Бид нэр ингээд 14 хоногтой нэг удаа уулзаад уншсан номынхаа талаар ярилцж байгаа нь болохоор маш үр дүнтэй санагдаж байгаа. Яагаад тэгэхээр бид нэр зөвхөн нэг өнцгөөс өөрийнхөө өнцгөөс л хардаг. Бид нар яг зөв өнцгөөс харж байгаа юу, буруу өнцгөөс харж байгаа юу гэдгийг дээрээс харж чаддгүй. Өөр өөртөөхөө өнцгөөс хардаг. Тэгэнгүүт манай нэг найз ирчингүүтээ энэ номны энэ хэсгийг надад таалагдсан гэж ярангууд би ерөөсөө энэ талаас нь хараагүй юм биш үү? Ингэж харж болох юм биш үү гэдэг үндсэндэрт нөгөө номны жижиг деталь хэсгүүд илүү тодорч харагддаг юм болов гэхээр бүгдээрээ уншсан номоо ингээ ярилцж байгаа нь ач холбогдолтой байна гэж бодож байна. 7 хоногт нэг удаа уулзахын номын уулзалтан дээр
хийн хэрвээ сонирхож байгаа хүн байх юм бол ирэх боломжтой шүү гэж хэлмээр байна. Үндсэндээ эхлээд нэг ном уншиж байгаа хүмүүс их анхаарах зүйл нь эхлээд ямар ч хамаагүй номыг ингээд сонирхож үзээд уншаад тэгээ хайчих магадлалтай байхгүй тий. Тийм учраас эхлээд анхаарах ёстой зүйл нь чи илүү их тийм юунд одоо цаг үедээ тий. Одоо өнөө маргаашиндаа чи яг энэ амьдралын явцад юунд их ач холбогдол өгөөд байна гэдгийг их анхаарах хэрэгтэй юм шиг байна. Өөртөө нэг жоохон ярилцаа тий. Жоохон ганцаараа байх үедээ. Тэгэнгүүтээ чи жишээлбэл хайр дурлал дээр илүү их анхаарал хандуулаад байх юм бол хайр дурлалын тухай армант ном аваад уншиж эхлэх юм бол чамд илүү их ойр маах магадлалтай. Яг тэгэхээр чи тэрний талаар илүү их өөрөө сонирхож байгаа учраас тий. Энэ дээр их анхаарах хэрэгтэй. Тэгээд чи сонирхолтой юм эхэлж гисэн тохиолдолд бол чи тэрийг хайн гэдэг бол одоо бас байхгүй зүйл болоо явчихж байгаа. Нэг зүйл энэ дээр их ач холбогдол өгөх хэрэгтэй. Тэгээд ямар ном уншиж болох вэ гэдгийг бол эхлээд миний хувьд бол ийм агуулга ба шүү дээ. Номны агуулгыг харахыг хичээдэг. Агуулган дээр бол ер нь стандартаараа бичсэн тохиолдолд бол агуулган дээр ер нь яах гэдэг нь бол тодорхой болдог тий. Эхлээд ямар асуудлыг хөндөх гэж оролдсон юм. Тэгээ тэр асуудал нь ер нь юу юм, өрнөл нь юу юм тий. Дараагийнх нь асуудал тэрийг ер нь ямар аргаар шийдэх арга замыг санал болгож байгаа юм бэ гэдэг талаар нь их агуулгыг их харахыг хичээдэг. Тэгээд үзэх юм бол илүү их тийм надад их бодиттой болж харагддаг. Тэгээд тэр надад хэрэгтэй юу гэдгийг шийддэг тий. Сая дараагийн нэг зүйл нь бол яг ном уншихдаа ямар арга тактикуудыг ашигладаг вэ гэдэг чинь. Тэрэн дээр бол ер нь ном унших өчнөө арга тактикууд байдаг. Жишээлбэл одоо нэг цогцлбор байна тий. Номон дээр одоо нэг нүүрэн дээр үл нэг хэд хэдэн цогцлбор байна тий. 3 цогцлбор бүрийн эхний өгүүлбэрүүдийг уншаад явчих бас нэг арга байна. Энэ дээр юу гэж ойлгох вэ гэхээр эхлээд чим эхэндээ юу ч ойлгохгүй байж болно. Ном уншдаг хүмүүсийн хувьд шүү дээ. Ном уншиж байгаа хүн бол эхэлж уншиж байгаа хүн бол тэр аргыг туршаад бас дэмий авах гэж бодож. Яг тэгэхээр сүүлдээ ер нь юу уншаад байгааг ойлгох болчихлоо. Ном уншиж дадчихсан хүн бол ер нь яах ёстой вэ гэхээр тэр аргаар уншаад эхэлчих юм бол эхний өгүүлбэрүүдийг уншаад ингээд аваа явчихна тий. Цогцлборын эхний өгүүлбэр гэдэг бол тухайн цогцлбор дээр юу илэрхийлэх гээд байгаа гэдгийг л гаргацдаг. Тэгээд хураангуй найдаг. Дараа нь бол дэлгэрүүлээд тухайн цогцлдоод өгүүлбэр нь бол тухайн дээд өгүүлбэрээр дэлгэрүүлж явж байгаа юм хэсэг байдаг. Энэ аргаар бол тухайн номон дээрээс юу авах вэ гэдгийг үл чи барагтай л багцлаад авчих байх. Тэгээд тухайн тохиолдолд нөгөө нэг илүү их тийм ажил хэрэгчээр унших тохиолдол бол энэ байдаг болов гэж бодож байгаа юм. Тэгээд агуулгаас нь харж гаад би энэ хэсгийг илүү их дэлгэрүүлэх хэрэгтэй байна гэдэг тухайн цогцлбороо ингэж дэлгэрүүлж унших чишээд. Дараагийн нэг санд болгож болох арга бол юу гэхээр чи ном уншиж эхлэхдээ миний хувьд ер нь тэгээд ий. Тухайн ном байлаа гэж бодоход уншиж эхлэхээр сонгосон бол чи аль ч хэсгээс нь эхэлсэн болно гэж миний хувьд бол боддог байхгүй. Ингээл зүгээр дураараа л ингээл нээлтээ тий нэг хуудсыг тэнгүүт уран зохиолын ном ялангуяа тэгж уншвал их зүгээр болоо гэж бодоод байдаг. Эхлээд ингээд тухайн номыг ингээд тухайн хэсгээс нээгээд уншаад эхлэхээр 2 3 хуудас уншигдаад ингээд явчихна тий. Тэнгүүтээ дараагийнхаа хэсгээс энэ үйл явдал яагаад юунаас болж өрнсөн бэ гэдгийг хөөгд урдаас нь унших шаардлагатай болчихно тий. Тэгээ эсвэл энэ ном ер нь юу төгсөж байна гэдэг хамгийн сүүлийн хэсгийг унших шаардлагатай болчихно тий. Ингээд нэг унших арга байна. Дараагийнх нь нэг санд болгож болох арга юу юм гэхээр зүгээр тухайн номоо эхнээсээ ингээ уншаа явж байгаа тохиолдолд чи нэгэд тухайн номныхоо онцлох ингээ нүдэг үлгээд 2 өгүүлбэр тутмынхаа нэг үгийг ингээд онцлоод хараа явчих. Тэгэх юм бол ер нь эн чинь хувь хүний өгчлийн тухайн ном байна шүү. Эсвэл энэ үл уран зохиолын ном байна гэдэг нь нэлээд тодорхой болоод тэгээд чамд эсэргээрээ чи бодох шаардлагатай болно гэхгүй. Тухайн номноосоо бэлэнчлэх хүчтэй бодох шаардлагатай. Ийм өгнүүд гарч байгаа юм чи ийм санааг илэрхийлж байгаа юм болов уу гэдэг. Илүү их дэлгэрүүлээд дараа нь тухайн номоо илүү их тийм амтж унших боломж нь илүү нээлттэй болох байхаа гэж бодож. Эдгээр аргууд бол их сонирхолтой байж магадгүй те. Энийг их дурсж үзхийг хичээж байна. Тэгээд дараагийн нэг хэлэх санаа бол жишээлбэл энэ ном байна л да. Удирдгчийн 21 чухал чанар гэдэг. Энэ номон дээр жишээлбэл биднэрт байдгүй шанарын тухай яриаг байхгүй. Бид нар зүгээр анхан шатанд давал байж л байдаг. Тэрийг илүү их тийм дэлгэрүүлэх тухай асуудал. Тэгээд альва зүйлийг хүнээс иж битээ хараасаа л гэж бодож байгаа байхгүй. Энэ надад өстой хэрэггүй дээ дэмидээ энэ төр гэж харах хэрэггүй. Уншил гэж хүчээ бодож байгаа бол хэрэгжүүлээл гэж бодож байгаа бол надад байж магадгүй дээ. Би энэс ер нь юуг нь авчиж боломжтой юм бэ гэдэг. Тийм өөр юмсыг хандах юм бол чамд илүү их тийм ороод дороо хэрэгжүүлээд тавьчих дамар авах болоо гэж бодож. Зүгээр анх ном уншиж байгаа хүмүүс зүгээр яаж уншвал арай сонирхолтой бол гэдэг талаас нь хэлээ. Би болохоор нөгөө
одоо уран зохиолын ном ч юм уу тий эсвэл хувийн хүний хөгжлийн талаар ном илүү голчлон уншдаг байхгүй. Уран зохиолын номыг ч юм уу одоо роман ч юм уу яаж уншдаг вэ гэхээр тухайн үйл явдал байгаа шүү дээ процесс. Тэр процесс дотор ингээ өөрөө ингээ төсөөлдөг байхгүй. Яг ингээд ийм үйл явдал болж байна. Хэрвээ энэний оронд би байсан бол ямар байх байсан болоо ч гэдэг юм уу тий. Энэ яг ийм орчинд л яг тийм зүйл болоод байна гэдгийг амар өөрөө төсөөлж боддог байхгүй. Бараг нөгөө кино шиг толгой дотор тэгэнгүүт тэр зүйл амар сайн үлддэг. Дараа нь болохоор уншаад одоо уран зохиолын ном уншаад ч юм уу роман дуусны дараа болохоор хэрвээ би одоо энэ хүний оронд ч юм уу те байсан бол би яах байсан болоо гэж бодож дараа нь анализ хийж байгаа байхгүй юу. Ер нь бол номон дотроо нөгөө орж өөрөө төсөөлж бас нөгөө тэр хүний оронд ч юм уу тэр зохиолын нэг гол дүрийн баатрын оронд өөрөөгөө тавьж үзэж уншвал амар үр дүнтэй санагцсан. Хувийн хүний хөгжлийн номыг болохоор ерөнхийдөө одоо ийм зарчим ч юм уу те чанар ч юм уу иймэрхүү юм зөвлөлтсээр болохоор уншаад ийм зүйл хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна. Би надад одоогийн байдлаар энэ зарчим, энэ чанар ийм байна. Одоо энэ зүйлүүдийг хэрэгжүүлсний дараа би ямар болох вэ гэдэг нэг юм зорилго ч юм уу те өөртөө тавиад хэсэг хугацааны дараа түүнийгаа ингээд энэ надаа ингэж хэрэгцсэн байна. Би энэ зүйлийг хэрэгжүүлж чадаагүй юм байна гэд тэрийг хэрэгжүүлснийхаа үндсэн дээр анализ хийгээд харахад болохоор надад тэр номыг илүү би сайн ойлгож бидж чадсан байдаг. Тэгэж уншвал айгүй үр дүнтэй юм болоо гэж бодсон. За миний бодлохоор бас нэг номыг нэг хоёр төрлийн уншигч нар бас байдаг шиг хараад байгаа. Нэг нь болохоор зоригтой зориггүй гэдэг. Зоригт нь болохоор энийг юм чиглэж зориггүй нь болохоор зүгээр яг нэг таарсан ном ч юм уу те эхэндээ өөрийгөө тодорхойлоогүй хэрэгцээгээ тодорхойлоогүй уншдаг хүмүүс байдаг юм шиг. Зоригтой хүмүүсийг болохоор би бас ерөнхийдөө нэг хоёр хуваагаад байгаа. Тэр нь болохоор юу гэхээр яг одоо надад хэрэгтэй энэ зүйл хэрэгтэй гэж уншиж байгаа ном. Одоо жишээ нь ч тийм үү магадгүй нэг хүн хятад руу аялахаар болоо тийм үү. Тэгвэл хятад руу аялахын тулд тэр хүн болохоор хятадын талаар мэдээлэл хэрэгтэй. Тэгвэл хятадын талаар тэр одоо мэдээлэл гарсан одоо тэр агуулсан тэр нэг номыг уншчлаа гэж одоо тэгвэл тэр хүнд одоо хэрэгтэй учраас тэр номыг болохоор надаа энэ ном хэрэгтэй шүү дээ гэж болохоор ингээд чин сэтгэл гаргаж уншиж байгаа. Нөгөө нэг талын болохоор зоригтой одоо зорилгоор одоо уншиж байгаа хүмүүс нь юу гэхээр ирээдүйдээ бэлтэж одоо чинь надаа магадгүй чинь одоо нэг хувьцааны талаар ч юм уу тийм үү нэг ном байлаа гэж одоо тэр ном болохоор яг одоо л надаа хэрэггүй. Гэтээ энэ ном надаа ирээдүйд хэрэгтэй гэж магадгүй. Тэгэхээр нөгөө ирээдүйдээ болохоор бэлдэж хэрэгтэй гэж одоо бодож уншвал зөв юм шиг. Тэгэхээр л ингээд ном унших болно шүү дээ тийм үү. Тэгэхээр болохоор яг зорилгоо нэг хэрэглээгээ тодорхойлох хэрэгтэй юм шиг. За энэ ном одоо надаа хэрэгтэй юу тийм үү. За хэрэгтэй бол за ирээдүйд хэрэгтэй юу одоо хэрэгтэй юу тийм үү. Яг тэрийг ингээд тодорхойлоод унших юм болохоор магадгүй тэр ном илүү тэр тухайн хүнд нөлөөлөөд тэр номын болохоор хэрэгтэй ашиг тусна одоо мэдрэгдэх байхаа л гэж надад бодогддгийг. Өөрийгөө нэлийн таньж мэдэх ёстой болов юу сонирхоод байгаа, яамаар байгаа тэрэндээ таарсан ном уншвал өөртөө их зүгээр ах. Миний бодлохоор унших номоо сонгохдоо ингээд эхлээд авторыг хараад тэгээд тэр тухайн зохиогчийн артлаа одоо номын артл ч юм уу ингээд нэг жоохон хэсгийг бичсэн байдаг шээ. Тэрийг нь хараад тэгээ агуулгыг нь хараад ер нь сонгодог. Тэгээ түрүүн хийсэнчлэн яг өөрийгөө таньж мэдээд өөрийгөө яг хингийн юунд дуртай яамаар байгаа ингээд тэр хүсэл зоригоо мэдсэн байх юм бол унших номоо сонгоход бол амархан бах гэж бодож байна. Тэгээ ном уншснараа дараа нь ер нь бол тэмдэглэл хөтлөл илүү үлддэг юм байна гэдгийг бас сүүлийн үед ойлгоод байгаа. Би болохоор өмнө ингээд нэг ном эхлүүлэнгүүтээ тэрийг ингээ маш хурдан хугацаанд ингээ хурдан одоо дараа нь явах гэдэг айгу хурдан уншаад дуусгachдаг байсан. Тэгээ дараа нь үлдсэн юм нь бас жоохон тийм бага юм шиг санагдаад байдаг. Тэгээ сүүлийн үед яг дараа нь ингээ тэрнийхээ яг анализ хийгээд дүгнэлт хийгээд тэгээ бичвэл бас их зүгээр юм бэлээ. Тэгээ тэгснээрээ тэр чи одоо хүний бичих чадвар тэгээд ингээ ном уншихаар ч бас тодорхой хэмжээгээр тарих ажиллаж байгаа шүү дээ. Тэгээ тэр нь бас нэг ой тогтоолт ч юм уу, тэр нь сэтгэн бодох чадвар ч юм уу тэгээ нэг тэр хэсэгт бас нэг баг зэрэг нөлөөлдөг юм шиг санагдсан. Тэгээ дараа нь ингээд хоорондоо ярилцаа саналаа солилцохоор тэр нь өөрт нь илүү үлдэхээс гадна бас нэг одоо тэр тухай ярих чадвар ч юм уу тэгээ тэр бичих чадвар найруулга зөө энэ төр бас нэлийн үр нөлөөтэй юм байна л гэж ойлгож байна. Миний хувьд бол нэг тийм хүнд хэллэгтэй биш. Уншихад айгүй ойлгомжтой. Одоо жишээ нь түүхэн номыг ч гэсэн нэг амар том номнуудыг ер нь бол сонгож авахгүй айгүй тийм одоо сохрогтан ч юм уу ано хатан ч юм айгүй тийм нэг уран сайхны хэллэг рүү ингээд оруулсан тийм номнуудыг бол амар сонгож уншдаг. Айгүй тийм одоо амьдралдаа илүү буудаг тийм номд л ер нь бол сонгол зүгээр юм болоо гэж боддгийг. Би нэг ингээд Сэдэв Дамбын оюун гэрлийн нэг лекцэн суужсан аахгүй. Тэгсэн жил Сэдэв Дамбын оюун гэрэл ингээд амар ингээл олон оюутнууд ингээд сувцсан. Тэгсэл зэрэглэр тий. Тэгстэл ингээл за
энэ нэг ногоонууд нь ламыг ингээ уншсан хүн байна уу гэж асуудаг байхгүй юу надад гэсэн чил бүгдөө ингээл гараа өргөж байгаа байхгүй. Би тэгэхээр нөгөөдг нь уншиж үзээгүй. Тэгэл ингээл би бодож байгаа байхгүй. За ямар ч хэсэн нэг энэ номыг би заавал унших хэрэгтэй юм байна. Энэ номыг заавал уншиж үзэх хэрэгтэй юм гэдэг. Тэгээд тэр номыг ингээд бүр ингээд зоржиж ингээ уншижсэн байхгүй. Тэгээд зоржиж ингээ уншсан ном илүү ингээд амттай ингээд дараад нь ингээд үлдэцтэй байт юм шиг санагцсан л та ерөнхийдөө. Та нар болохоор ингээ 14 хоногтой нэг ном уншдаг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг номоо яаж сонгодог вэ? Ном сонголтынхаа талаар хинэн сонгодог вэ те? Тэгээд сонгосон номнуудаа ингээ бүгдээрээ ингээ уншаад явдаг бах те. Бид нар мэдээж залуу хүмүүс учраас ерөнхийдөө хувь хүний хөгжлийн ном те яг тийм өөрсдөө айгүй тийм ойрхон номнуудыг сонгож авч байгаа. Жишээлбэл бидний өнөөдрийн сонгосон ном маань 21 зан чанар гэдэг. Тэгээд энэ ном маань болохоор шууд нөгөө нэг дор машинд чдэг ном бол бас биш. Тэгээд өдрөөр бас эргцүүлж уншвал илүү үр дүнтэй гэдэг утгаараа иймэрхүү ном уншиж байгаа. Тэгээ өнөөдөр бид нэр эхний 7 хэсгийг уншлаа. Шууд 21 ингээ уншчих юм бол бас ингээд тал нь үлдээ, тал нь арчигдах ч юм уу тиймэрхүү байдаг учраас илүү тийм ойлгомжтой, зэгцтэй тэгээд бид нарт бас илүү өгөөжтэй гэх юм уу та тиймэрхүү номнууд тэгээд бас номыг ингээ нэг 2-3 хуваагаад багаар нь ингээд тодорхой хэмжээндээ хүрээндээ ярилцаад явбал илүү үр дүнтэй болов гэсэн үгнээс ийм ном сонгодог. Жишээлбэл магадгүй Дэм Брауны ийм том новел ийм зохиолуудаас яах юм бол бид нэр ярьж амжихгүй тэгээд хүн болго энэ дээр өөрийнхөө төсөөлөлийг оруулж ирнэ гэдэг учраас тэр өөрөө маш их тийм цаг ийм юуны үед бол бас хэцүү. Тэгэхээр бид нар илүү нөгөө нэг ойлгоод хэрэгжүүлэх боломжтой амьдралд ойрхон тиймэрхүү номнууд илүү уншиж байгаа. Яг уран зохиол юу гэхээс илүүтэйгээр яг хэрэгжүүлээд ингээд аваад явах боломжтой. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгийн маань зочны цаг үгээр өндөрлөж байна. Тэгээ манай нэвтрүүлгийн зочны цагт хүрэлцэн ирсэн бос гэрэлт гээд уншлагын группийн залуучуудтай маш их баярлалаа. Тэгээд өглөө эртлэн босч ингэж сурвалжлага хийж та нарынхаа ярилцлагыг одоо яриаг сонсох аяг маш их сайхан байлаа. Тэгээд та нарт дараагийнх нь уулзалтанд бүгдээрэнд амжилт хүсье. Шанга кофе ууж тухлах газар хайж байгаа бол барилгачдын талбайн 100 хойно байралтай энэ кафег зорио ирээрэй. Ингээд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Та бүхэн амралтынхаа өдрүүдийг ая тухтай сайхан өнгөрүүлэхийг хүсье.